эпизод буюу дугаар маань юуны талаар вэ гэхээр тархины талаар байгаа. Сүзүкү гэдэг одоо ийм тарих судлал, сэтгэл судлалын профессор, доктор эмэгтэй байгаа. Хоол хэрэглээд асарж унах юм бол хэдэн мянган эдис эргэж сэрэхгүйгээр ингээд өгдөг энэ төр. Тэгвэл яаж бид нар тархины шинэ эдис үүсэх боломжтой гэдэг. За тэгээд ийм 6 зүйлсийг л бид нар ерөөхдөө энгийн боловч яг л одоо илүү лаг тарихтаа болоод ингээд яг тэр юмнуудаа өнөөдрийн төлөвлөсөн ажлуудаа ингээд илүү амархан хийн ингээд. Сайн байцгаана уу? Чи миний төлөө суугтаа давтан морил шинэ бичлэгтэй давтан морил. За тэгэхээр энэ удаагийн одоо бичлэгээр би та нартайгаа юуны талаар ярилцахыг хүссэн бэ гэхээр энэ бол Diary of CEO подкастын дараагийн бичлэг байгаа. Тэгэхээр би сонгож авсан эпизод буюу дугаарынхаа хамгийн гол одоо хэрэгтэй чухал хүмүүр одоо ингээд одооноос эхлээд хэрэгжүүлэх боломжтой гэсэн хамгийн гол одоо арга техник мэдээллүүдийг подкастаас орчуулад базаад дүгнээд тэгээд хамгийн одоо чухал гэсэн мэдээллүүдийг та нартаа ингээд хүргэх юм энэ бичлэгээрээ дамжуулаад. За Diary of CEO подкастын талаар ерөөхдөө бол би өмнөх бичлэгэн дээрээ нэлээд дэлгэрэнгүй дурдсан болов гэж бодож байна. Гэхдээ одоо анх удаага үзэж байгаа хүмүүстэй зориулаад бүр маш товчхон дуртахад энэ бол YouTube дээр 6 сая гаруй одоо subscriberтай дэлхийд одоо маш алдартай нэр нөлөө бүхий хамгийн мундаг сайн гэсэн мэрэгчлэн экспертүүд, докторууд, профессоруудыг урьж оролцуулдаг ийм одоо ярилцлага хэлбэрээр явагддаг юм подкаст байгаа. Тэгээд подкастын 1-2 цагийн хугацаанд ерөөхдөө тэр тухайн сэдвэрээ хамгийн чухал, хамгийн сүүлийн үеийн гэсэн одоо чухал мэдээллүүд, судалгааны ажлууд, практикуудыг ингэж хуваалцдаг маш сонирхолтой юм подкаст байгаа. Хэрвээ та нар маань бас сонирхоод үзвэл ороод үзээрэй. Маш олон сэдвэр одоо юм бичлэгүүд хийж байгаа. За тэгээд энэ удаагийн дугаар дээр би ямар бичлэгийг одоо эпизодыг дугаарыг сонгож авсан бэ гэхээр энэ бол тарихтай холбоотой одоо дугаар байгаа. За тэгээд өнөөдрийн сонгож авсан эпизод буюу дугаар маань юуны талаар вэ гэхээр тархины талаар байгаа. Тэгэхээр тархины үйл ажиллагаа ер нь яагаад бид нар чухлын тархиныхаа үйл ажиллагааг сайжруулахын тулд бид нар өдөр тутамдаа ямар зүйлсийг хийх юм бол бидний ой санамж тийм ээ тархины үйл ажиллагаа ер нь сайжрах боломжтой юм бэ. Ялангуяа заяа тархины одоо шинэ эдис бид нар ер нь үүсгэх боломжтой. Тэгвэл яаж бид нар тархины шинэ эдис үүсгэх боломжтой гэдэг гол одоо энгийн хэрнээ маш чухал тийм дадал зуршлуудыг энэ бичлэгээр дамжуулаад би та нартай хүргэх юм аа. За бичлэгээ эхлэхээс өмнө хэлмэр байгаа нэг анхааруулмаар байгаа зүйл нь юу вэ гэхээр энэ бичлэг дээр яригдж байгаа зүйлс бол одоо миний итгэл үнэмшил эсвэл миний одоо судалсан зүйлс ч юм уу тийм ээ миний мэрэгшил бол ерөөсөө биш. Би яасан бэ гэхээр ерөөдөө энэ бичлэгүүдийг бүгднийг үзээд хэд удаа үзээд өөр дээрээ хэрэгжүүлээд тэгээд хамгийн гол хүмүүст хүргэвэл хэрэгтэй гэж бодсон дээрэс нь өөртөө нааж авсан мэдээллүүдээ орчуулад тэгээд базаад илүү ингээд та нарт богинохон байдлаар ингэж хүргэж байгаа юм мэдээлэлүүд байгаа юм шүү. Тэгэхээр бүгдээрээ гол яриараа орцгоё. За энэ дугаарын зочин маань бол Wendy Suzuki гэдэг одоо ийм тарих судлал, сэтгэл судлалын профессор, доктор эмэгтэй байгаа. За тэгээд дээрэс нь Нью-Йоркийн их сургуульд одоо яг энэ тарих судлал, сэтгэл судлалаараа ингээд багшилдаг ийм профессор байгаа. Нью-Йоркийн их сургууль одоо бид нар NYU гэдгээр нэлээд их одоо залуучуудад мэдж байгаа шиг маш их судалгааны ажлууд болон номуудаараа нэлээд алдартай. Та хэд маань одоо жишээлбэл Google дээр ч юм уу YouTube дээр Wendy Suzuki гэдээ хайх юм бол яг энэ эмэгтэйгийн TED Talk нэлээд олон подкастууд гэх мэтчлэн маш олон ийм одоо контентэнд бол олдох боломжтой. Дээрэс нь энэ эмэгтэй маань Healthy Brain, Happy Life тэгээд Good Insight гэх мэтчлэн ийм тарихтай холбоотой шинжлэх ухааны үндэслэлтэй ийм одоо мундаг номнуудыг бас дээрэс нь гаргасан ийм эмэгтэй байгаа. Ер яагаад энэ эмэгтэйгийн талаар ч юм уу зочдуудыг нэлээд дурдж байгаа вэ гэхээр бид нар яг энэ эмэгтэйгийн ярьсан зүйлсэд яг итгэхгүй юу гэдэг шийдвэрт нөлөөлж байгаа нэг зүйл нь бол энэ эмэгтэй маань өөрөө яадаг хүн тий хаанаас гарч ирсэн хүн ямар бэкграунд хүн гэдгийг бид нар мэдчихэж энэ хүний ярьсан юмд итгэхгүй юу гэдэг маань шийдэгдэж байгаа учраас ингэж ярьж байгаа шүү. За доктор Suzuki маань ерөнхийдөө энэ ярилцлагынхаа туршид яг тархины хоёр хэсгийн талаар илүү голчлон ярьсан. Яагаад гэхээр яг бид нар бол өдөр тутмынхаа ийм юунуудаар дадал зуршлаараа энэ хоёр хэсгийн үйл ажиллагаанд илүү төлхөө нөлөөлж илүү сайжруулах боломжтой гэдэг юм байна л да. Тэгэхээр ямар хоёр хэсэг вэ гэхээр эхнийх нь бол hippocampus буюу одоо hippocampus, нөгөөх нь болохоор prefrontal cortex буюу одоо урт тарих гэсэн юм хэсэг байдаг юм байна. За тэгэхээр hippocampus буюу эхний хэсгийнх нь одоо энэ гол үүрэг нь юу вэ гэхээр шинээр ой тогтоолт үүсгэхэд бол чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэмүүдэд одоо мэдээлэл богино хугацааны ой санамжаас урт хугацааны ой санамж руу ингэж дамжуулах юм гол үүргийг гүйцэтгэдэг юм байна. За тэгээ хамгийн гол нь ерөөдөө үйл явдлын юу хаана хизээ гэсэн юм одоо мэдээллийг боловсруулад илүү тийм
наривчилсан ой санамжийг одоо үүсгэдэг юм байна л да. Тэгээ хамгийн бас дээрэс нэг юм маш сонирхолтой санагдсан нэг зүйл нь юу вэ гэхээр ерөөдөө хүн насанд хүрсэн хүний тархинд байна шүү дээ, тийм. Яг юм шинээр тархины эд ус үүсгэх боломжтой айгу цөөхөн хэсгүүд байдаг юм байна. Тэгэнгүүт хиппокампус бол тэр цөөхөн хэсгүүдийн нэг буюу бид нар яг юм зөв дадал зуршлуудыг нь дагаж мөрдөөд одоо тархиа арчлаад явах юм бол шинээр тархины эд эсийг бид нар үүсгэх боломжтой гэсэн үг. Ер нь бол яг ингээд бид нар ингээр л нэг тархины эдээс өгдөг гэж юм, тэдэн мянган тархины эдээс өгдөг гэж энэ тэрэгэл зөндөө сонсдог шүү дээ, тий. Одоо хамгийн энгийн жишээлбэл айгүйх бид нар зөндөө ярьдаг шүү дээ. Ингээл одоо алкогол хэрэглээд асарж унах юм бол хэдэн мянган эдээс эргэж сэрэхгүйгээр ингээд өгдөг энтер гэлтэй. Гэхдээ бид нар яавал одоо буцаад тэр тархины эд эсүүдийг сэргийх боломжтой гэдэг талаар ерөөхдөө мэдэл хомс байдаг юм шиг санагдсан. Одоо би жишээлбэл урд нь хизэж одоо тархины эд эсийг ингээд шинээр үүсгэж болдог талаар эсвэл яг ийм зуршлуудыг хийх юм бол би одоо илүү тархиндаа илүү их эдэс үүсгээд илүү одоо тийм том тархиныхаа хэмжээг ингээд нэмэгдүүлэх боломжтой ментор гэдэг мэдээлэл хизэж одоо сонсож байгааг байхгүй юу. Тийм болохоор аягүй сонирхолтой санагдсан. За тэнгууд хоёр дахь хэсэг буюу уур тархинд болохоор шүү дээ. Ерөөхдөө хамгийн гол үүрэг нь болохоор нэм нарийн төвхтэй танин мэдэх юм одоо зан төлөвийг дээрээс нь шийдвэр гаргах болон нийгмийн харилцаанд оролцох юм бүх юм тархины үйл ажиллагааг зохицуулахад оролцдог юм байна. Тэгээд ер нь бол төлөвлөлт, анхаарал хандуулалт, сэтгэл хөдлөлийг удирдахад аягүй чухал үүрэгтэй байдаг юм байна. За тэгээд доктор Сүзүки маань эдгээр 6 зүйлсийг хийх юм бол ер нь бид нар одоо тархиныхаа үйл ажиллагааг одоо сайжруулаад зогсохгүйгээр шинээр ингээд тархины шинэ эдис үүсэх боломжтой. Улмаар ингээд илүү гоё тиймтэй fat fluffy brain гэж байгаа байхгүй юу? Fat big fluffy brain буюу одоо том одоо юм тарган ийм хөвсгөр юм тархитай болох юм 6 арга гэсэн үг. Тэгээ хүмүүс ингээд бид нар ярьдаг штэ ингээд ямар тархиныхаа хэмжээгээр сэтгэдийн дараа гэдэг. Тэгээ ер нь бол мэдээж яг юм тархины хэмжээ том байх тусмаа бидний ийм одоо тархиныхаа юм болж байгаа бүх үйл ажиллагаа процесс нь илүү сайн байдаг юм байна л да. За тийм байна. Тэгэхээр тархиа бид нар хэрхэн томруулах вэ гэсэн 6 ийм өдөр тутамдаа хийх боломжтой дадал зуршил руу бүгд орцгоо. За тэгэхээр нэгтгэн тогтмол дасгал хөдөлгөөн. За энийг бол бид нар бүгдээрээ мэдэн штэ. Ер нь бол дасгал бол бүх human сайн дараа гэдэг. Гэхдээ би одоо ер нь бол би жишээлбэл дасгал хийх айгүй дуртай. Кардио ялангуяа нийлэн хийх дуртай хүн. Гэхдээ би урд нь хизээж яг юм би дасгал хийснээрээ тархиныхаа үйл ажиллагааг сайжруулад шинэ эдэс үүсгээд тэгээ явандаа ер нь улмаар ингээд одоо илүү ингээд том тархитай болоод миний ой санам сайжраад ингэ гэж ерөөсөө би бодож байгаагүй. Ерөөсөө ер нь бол дасгал хийх юм бол мэдээж жинхэнэ хадгалал нь эрүүл байна. Ерөөхдөө дархлаа сайжран дараа гэдэг утгаар би бол дасгалыг хийдэг байсан. Яг энэ бичлэгийг үзсний дараа бид нар чинь ер нь бол одоо өдөр тутамдаа л бид нар тархиал ашиглаж амьдарч байгаа шүү дээ, тий. Тэгээ ялангуяа одоо яг одоо эдгээр өдрүүдэд миний хувьд бол яг юм хийж дуусгах ёстой маш олон таскууд байгаа. Тэр нь бол яг юм биеийн хүчний биш яг тархиараа толгоогоо ажилуулж хийж дуусгах ажил зөндөө байгаа учраас миний хувьд бол яг юм тархиныхаа үйл ажиллагааг айгүй гоё сэргэг, эрчүүчтэй, дээрээс ной санамж айгүй сайн байлгах юм шаардлагатай үе байгаад байгаа байхгүй. Тэгээ би энэ бичлэгийг үзсний дараа ер нь бол яг өглөө болгон одоо гүүгээд эхэлчихсэн байгаа. Өмнө нь бол ерөөсөө бусад зүйлсүүдэд би яг анхаарлаа хандуулж дасгал хийж гэнэ гэж боддог байсан боловч одоо бол ерөөсөө дасгал хийхдээ би одоо би дасгал хийснээр илүү одоо илүү лаг тархитай болоод ингээд яг тэр юмнуудаа өнөөдрийн төлөвсөн ажлуудаа ингээд илүү амархан хийн мэн гэдэг юм бодолтойгоор одоо өглөөдөө дасгал хийж байгаа гүйж байгаа. Тэгэхээр бол айгүй гоё илүү нэг тийм дасгал хийх айгүй том мотивац болж өгж байгаа. За тэгээд дасгалын талаар энэ подкастн дээр юу яригдсан бэ гэхээр ерөөхдөө 7 хоногт нэг 2-3 удаа 30-аас 45 минутын хугацаатай дасгал хий гэж зөвлөж байгаа. Тэгээд ер нь бол мэдээж өдөр тутамдаа дасгал хийх юм бол илүү сайн, өдөр болгон байвал илүү сайн, илүү үр дүнтэй гэсэн үг. Тэгтээ хамгийн гол нь ерөөсөө хүс болгох нь айгүй чухал. Ерөөсөө ингээд тусал хүс болгон үнцэнтэй гэж ингээд подкастн дээр ярьж байгаа юм л да. Тэгэд энэ дасгалын төрлөөдөд бол одоо хурдан алхалт, бүжгийн хичээл, одоо гүйлтийн зам, өөр юу гэдэг теннис, дугуй гэх мэтчлэн ямар ч төрлийн дасгал байж болно. Хамгийн гол анхаарах юм нь тэр тухайн төрлийн дасгал нь ингээд бидний зүрхийг ачаалуулж, зүрхний цохилтын хурдыг ингээд ихсэж гинүг гэдэг л айгүй чухал гэсэн үг. За тийм байна. Тэгэхээр номер 1 бид нарын өнөөдрөөс хийж чадах зүйл бол ерөөсөө дасгал. Дээрээс нь дасгал дээр бол нэг юм хийсэн нь өглөөний дасгал тархинд илүү ашигтай гэж дурддагдж байгаа юм. Яагаад өглөөний дасгал илүү сайн бэ гэдэг хэд хэдэн шалтгаан байна. За нэгдүгээрх нь бол цусан хангамж нэмэгдэх гэж байгаа юм. Өглөөний дасгал хийхээр тархины цусан хангамж сайжраад за хүчил төрөгч болон тэжээлийн бодисууд тархинд одоо илүү сайн
хүрдэг юм байна л да. Тэгээд тэр нь явандаа ингээд тархины үйл ажиллагаагаа сайжруулад анхаарал төвлөрөл болон ой санамжийг нэмэгдүүлдэг. Дээрэс нь өглөө дасгал хийснээр биднэрт адреналин, допамин зэрэг юм сэргээгч бодисууд ялгараад за тэгээд өглөөг мэдээж ирчвчтэй юм өөдрөг цоглог эхлүүлэхэд тусалдаг байна. За дээрэс нь мэдээж энэ бол сэтгэл санааг бол мэдээж маш сайхан буст хийж сэтгэл санааг өргөж өгдөг, илүү энергитэй болгодог. За дээрэс нь яг мэдээж бүтээмж сайжруулна. Тэгээд эрт сэрэх одоо бас нэг маш том мотивац болж байгаа. За ялангуяа одоо бол би яг юм нөгөө халуун юм газар байгаа учраас яг өглөө яг 6 цагт сэржээж гүйхгүй болвол 7 молоогоос ингээд сэрээд 7 гэд гүйх юм бол ер нь нэлээд нартаа болчдөг. За ийм давуу талтай байна. Тэгэхээр хизээ дасгал хийх вэ гэхээр ер нь өглөө хийвэл илүү бид нар тархинд бол нэлээд ашигтай давуу талтай байдаг байна. За хоёр дахь нь бол ерөөхдөө өдөр тутмын бясалгал гэж байгаа. За бясалгалын талаар бол бас л одоо бол нэлээд одоо тренд одоо буюу одоо хүмүүс ер нь нэлээд бясалгалын талаар мэддэг болсон байгаа тийм ээ. Маш олон төрлийн бясалгал байгаа. Зүгээр энэ одоо бичлэг дээр дурдсанаар бол ерөөхдөө өдөрт 10-аас 12 минутын ийм бясалгал хийхэд ер нь бол хангалттай байдаг. Одоо мэдээж илүү урт хугацаагаар хийвэл илүү ашигтай шүү дээ тийм ээ. Гэхдээ хамгийн багадаа 10-12 минутын бясалгал бол хангалттай байдаг. Дээрэс нь ямар ч төрлийн бясалгал байж болно. Одоо зөвхөн амьсгалаа чагнах ч юм уу эсвэл биеэ ингээд одоо бясалгалын маш олон техникүүд байгаа шүү дээ тийм ээ. Биеэ ингээд дээрэс нь доошоо хүртэл ингээд одоо биеэ чагнах одоо скандах гэх мэтчлэн тийм иймэрхүү арга техникүүдээр юм бясалгалууд хийж болно. Тэгээ зөвхөн өдөрт 10-аас 12 минутын бясалгал хийснээр биднэрт стресстэйгээ хэмжээгөө шүү дээ. 20-с 25%-аар бууруулах боломжтой байдаг гинэ. Тэгэхээр энэ бол нэлээд одоо их хэмжээгээр бууруулж байгааз. За тэгээд одоо энэ доктор Сузуки маань өөрөө ямар төрлийн бясалгал хийдэг вэ гэхээр 45 өглөөс ирэнгүүтээ 45 минут хамгийн ихэнд хийдэг юм энэ одоо team meditation буюу цайны бясалгал гэж хийдэг юм байлаа. Тэгээд энэ буддын шашны юм ламаас сурсан юм одоо арга техник гэсэн. Тэгээд энэ цайны meditation цайны бясалгал нь болохоор яадаг вэ гэхээр одоо ногоон цагаан ингээл одоо нүдээд ингээд нөгөөдхөө ингээд чанаа цай болгоод нэг юм Японы бичлэгүүдээр бас ингээд байдаг штэ. Тэр бүх процесст ингээд бүх зүрх сэтгэл анхаарлаа ингээд хандуулж хийснээрээ яг тэр тухайн мөчтөө хамаг анхаарлаа ингээд төвлөрүүлээд тэр бол одоо бясалгалын хамгийн гол зүйл байгаа шүү дээ тийм ээ. Тухайн мөчтөө ерөөсөө бүх анхаарлаа ингээд хандуулах. Тэгээд тэр цайны бясалгалаар бол тэр бүх процессынхаа явцад яг тэр одоодоо оршоод ингээд бясалгал болдго юм байна л да. Тэгэхээр ер нь бол бясалгал гэхээр хамгийн гол санаа нь бясалгал гэхээр заавал ингээл нэг гэж суухтаа гол нь биш, ямар ч төрлийн бясалгал байж болно. Тэгээ миний хувьд жишээлбэл заримдаа ингээд яг сурмус хийхээр айгуу тийм бясалгал юм шиг болчихдог байхгүй. Яагаад тэгэхээр ингээд сурмус хийнэ гэдэг бас хүмүүс ойлгож байгаа гэж байна. Хүнд сурмус хийнэ гэсэн үг шүү дээ тийм ээ. Ингээд хиймэл сурмус тийм ээ. Яагаад тэгэхээр би яг сурмус хийж байхдаа зөвхөн сурмус хийхдээ л яг анхаарлаа хандуулж чаддаг байхгүй. Өөр юм анхаарал хандуулахаар угаасаа уддаг ч юм уу ингээд ер нь угаасаа чаддаггүй. Тэгэхээр ингээд бясалгал болвол маш олон төрлийн байгаа. Тэгэхээр өөртөө тохирсон бясалгалын төрлөө олох нь чухал гэсэн. 3 дугаарх нь болохоор шүү дээ нойр. За нойрог бол бас дахиад бид нар бүгдээрээ мэдж байгаа тийм ээ. Ер нь бол өдөрт нэг 7-оос 8 цаг унтах хэрэгтэй. Гүн нойр авах хэрэгтэй гэх мэтчлэн. За тэгээд энэ нойрны хэсэг дээр болохоор ер нь бол угаасаа дийлэнхдээ бид нарын бүгдээрээ мэддэг зүйлийн талаар ярьсан. Хамгийн гол нь яг нойр дутуу явснаар бид нарын анхаарал хандуулах чадвар муудна. Одоо ой санамж бас ерөөхдөө чадвар нь муудна гэх мэтчлэн тархинд үзүүлэх нөлөө нь бол бас асар их байдаг учраас илүү амжилттай ажиллая ч юм уу тийм ээ. Эсвэл тархиа илүү сайн ашиглая, илүү сэргэг бай гэж бодож байвал нойр бол заавал чухал байх нэ. За дөрөвдүгээрх нь болохоор өглөөний одоо нар буюу одоо өглөө яг байгалийн гэрэлд өглөө гарах бол бас айгүй чухал гэж байгаа. Яагаад тэгэхээр одоо нөгөө бидний биологийн цаг гэж байдаг шүү дээ. Биологийн цагийг ингэж одоо зохицуулахад тусалдгийн гинэ. Одоо жишээлбэл нэг юм өглөөний байгалийн гэрлийг бид нар ингээд авснаар бидний бие организм юу гэж одоо автоматар бодох вэ гэхээр за өглөө болчлаа гэд ингээд илүү одоо сэрэх юм процесс нь хурдан явдаг юм байна л да. За тэгээ дээрэс нь мэдээж сэтгэл санаа одоо эрч хүчийг нэмэгдүүлэхэд бол өглөөдөө алхачихвал гадаа гараад нэг жоохон нэг юм наранд ч болтохоо одоо нэг 5 минут 10 минут ч болтохоо ингээд суудаг ч юм уу те. Тэгэхэд л бид нэр ингээд ерөөхдөө тархиндаа бол бас нэлээд айгу том ач тус хүргэж ийн гэсэн үг. За 5 дугаарх нь болохоор энэ бас айгу сонирхолтой. Энэ бол одоо хүйтэн усанд орох буюу энийг бол одоо cold shower гэдгээр нь илүү төлхөө ярьж байгаа подкастн дээр одоо хүйтэн шүршүрд орох тийм ээ. За энийг бол одоо жишээлбэл доктор Сузуки маань өөрөө яадаг вэ гэхээр өглөө нөгөө цайныхаа бясалгалын дараа юу яадаг гэж байгаа байхгүй юу, дасгалаа хийгээд 30 минут кардио хийгээд тэгээд халуун хүйтэн шүршүрд ингэж ордог. За хүйтэн шүршүрд орох талаар би бас нэг тусдаа подкаст үзсэн. Энэ подкастыг үзснийхээ дараа бас би яг энэ хүйтэн шүршүрд орох энэ одоо юу хэмдэ
энэ дадлыг бас ер нь бол өөртөө ер нь суулгачихсан. Энийг бол бас нэлээд олон сарын өмнө үзчихсэн манай бараг нэг 4-5 сарын өмнө 3-4 сарын өмнө үзчихсэн. Тэрнээс хойш ингээд хэрэгжүүлээд ихээсээ энэ болохоор ямар учиртай вэ гэхээр ерөөхдөө хөтөн шүршүүрийн гол ач холбогдол нь болохоор за хамгийн ихэнд тархитай холбоотой хамгийн гол ач холбогдол нь болохоор шүү дээ. Хөтөн шүршүүрт орсноор допамины түвшинг ихээр одоо маш ихээр нэмэгдүүлж сэтгэл санааг одоо дээшлэхээс гадна анхаарал төвлөрөлтийг сайжруулдаг юм байна л да. Дээрэс нь одоо адреналин, норадреналин гэх мэтчлийн одоо юм тархинд юм үүсдэг юм химийн одоо юм бодисуудыг үүсгэж тэгээд одоо илүү энергитэй, илүү эрч хүчтэй, анхаарал сэрэмжтэй байхад юм тусалдаг юм байна. За тэрнээс гадна шээд энэ хөтөн шүршүүрийн талаар ер нь бол миний яагаад намайг шууд ингээл амар хурдан мотивейт хийсэн зүйл нь юу байсан бэ гэхээр одоо хөтөн шүршүүрт ингэж орсноор штэ биднэрт чи юм хоёр төрлийн өөхний эд эс байдаг юм байна. Цагаан эс өөхний эс болон бор өөхний эс гэж хоёр эс байдаг юм байна. Цагаан муу ер нь бол борн сайн гэсэн үг заяа. Яагаад тэгэхээр цагаан одоо өөхний эс болохоор одоо энергийг ингэж хадгалж одоо ерөөхдөө жингээ илүүдэлж явах бааз таргалтай хүмүүс бол төлхөө байдаг юм эс нь тэгэнгүүт бор өөхний эс нь болохоор яадаг вэ гэхээр одоо энергийг шатааж биеийн одоо дулааныг үүсгэдэг юм байна. Тэгэнгүүт бид нэр хөтөн шүршүүрт орох явцад одоо нөгөө биеиндээ бид нар ч одоо нөгөө хөтөн одоо температурыг авч байгаа штэ тийм ээ. Тэгэнгүүт бидний бие тэр хөтөнтэй тэмцээд бидний биеийн дулааныг хадгалахын тулд нөгөө цагаан эд эсүүдийг чинь бор болгож хувиргаад тэгээд ингээд бидний бие өөрсдийнхөө нөгөө дулаанаа ингэж хадгалдаг юм байна. За тэгэхээр ийм одоо өөхний эд эсэн дээр бол ийм юун дээр бол хөтөн шүршүүрт орох нь давуу талтай байдаг бахнэ. За тэгээд хамгийн гол нь шээ ер нь хэдэн минут орох хэрэгтэй гэдэг чухал асуулт байгаа тийм ээ. За энэ подкастн дээр дурдсанаас доктор Huberman-ы дурдснаар ерөөдөө 7 хоногт 11 дунджаар 11 минутын турш хөтөн одоо ийм шүршүүрт орох нь бол хангалттай гэж байгаа юм. Тэгэд энэ нь бол 7 хоногт 11 гэвэл одоо магадгүй өдөр болгон шүршүүрт ордог хүн гэвэл 1-2 минут ч юм уу тийм ээ ингэж явна гэсэн үг. Эсвэл магадгүй 7 хоногт 3 удаа шүршүүрт ордог хүн байвал нэг 3-4 минутын нэг удаа орохдоо 3-4 минутын хугацаанд хөтөн шүршүүрт орно гэсэн үг. Ийм. Тэгээ хамгийн гол нь ингээд заавал хөтөн шүршүүрт орох албагүй. Энэ бол бие дээр хөтөн ийм температурыг авч илээ бол одоо нөгөө хүмүүс мөстэй чаленж энэ төр хийгээд байдаг ш тийм ээ. Хувинтай усанд ингээд мөс энэ төр хийж агаад ороод нэг хэдэн минут болдог. Энэ эдэр маань ерөөсө бүгдээрээ л энэ deliberate cold exposure буюу одоо санаатаагаар бие дээр юм хөтөн температурыг юм мэдэрж байгаа юм юу байдаг бахнэ. Тэгээ доктор Huberman-ы подкастн дээр бас нэг сонирхолтой хэлсэн юм нь ерөөдөө бид нар энэ хөтөн усанд орж ингэж бие зочроогоод байгаагийн хамгийн гол шалтгаан нь бидний одоо өвөг дээдэс жишээлбэл ингээд одоо тэ эртний хүмүүс ч юм уу бидний өвөг дээдэс бол хөтөн халуун хөтөн юм огцом юм цагуурын өөрчлөлтөнд бол тасан зогсчихсон юм бие организмтай байсан. Тэгээд тэрэндээ ингээд одоо юм огцом хөтөн огцом халуунд ингэж биеийг ингээд тасан зогцохын тулд одоо айгу хурдан тасан зогцдог. За дээрээс нь дархлаа маш сайтай гэх мэтчлэн айгу одоо юм олон эрүүл мэндийн юм давуу талууд бол одоо манай жишээлбэл өвөг дээдсүүдэд байдаг байсан юм байна. Гэтэл бид нар одоо 21 дэх зуунд бид нарт заавал тэгэж ингээд огцом даарж хөрөөд юм байх тийм тухгүй нөхцөлд орох ерөөдөө тийм тохиолдол харьцангуй ховор шүү дээ өмнөх үетэй харьцуулахад тэгэхээр бид нар тэр яг ижилхэн давуу талуудыг нь үр нөлөөг нь авахын тулд бид нар цохомлоор ингэж өөрсдөө дээрээ юм хөтөн температурыг мэдээж зочроож өгч ийн гэсэн үг байхгүй юу. За тэгмэд хамгийн сүүлийнх нь буюу 6 дахь нь бол мэдээж эрүүл хоолол. За хоололт бол одоо нөгөө нойр, дасгал хөдөлгөөнтэй адил бас л ерөнхийдөө бид нэр эрүүл амьдрахад бол заавал одоо чухал зүйлсийн нэг байгаа шүү дээ тийм ээ. Яг тархитай холбоотой одоо яг хооллолтон дээр энэ доктор Сузукигийн хэлсэн нь юу вэ гэхээр ерөнхийдөө тархиныхаа үйл ажиллагааг дэмжихийн тулд одоо тэжээллэг бодисоор баялаг юм одоо тэнцвэртэй хооллолтыг баримтлаа гэсэн байгаа. Энэ бол ногоон навчтай хоол одоо good fat буюу одоо сайн ийм одоо нүүрс ус хэрэглэх, өөх тос хэрэглэх тийм ээ одоо загас, жимсхэн, самар, үр тариа гэх мэтчлэн ийм одоо анхаарал болон одоо бидний ийм танин мэдэхгүй үйл ажиллагааг ингээд сайжруулахад тустай ийм хоол хүнсүүдийг хэрэглэе гэсэн. За эрүүл хооллолтын талаар бол би өмнөх одоо бичлэг дээрээ бас нэлээд илүү дэлгэрэнгүй ярьчихсан учраас энэ дээр бол ингээд энэ хүрээд өндөрлөе. За тэгээд ийм 6 зүйлсийг л бид нэр ерөөхдөө энгийн боловч яг тархинд ингээд яаж нөлөөлдгийг гэдэг талаар нь бол би жишээлбэл яг ингээд тархитайгаа холбож бол ерөөсөө нэг гүнзгий бодож байгаагүй хүний хувьд бол энэ бичлэгийг үзснээр одоо яг энийг ингэж идэх юм бол миний тархин цанг дасгал хийх юм бол би ингээд шинээр тархины эд үсгэж ийм дараа гэд тархитайгаа холбоод бодсон чинь надад айгүй сонирхолтой дээрээс нь айгүй урамтай байгаа. Тэгэд ингээд одоо жишээлбэл хамгийн энгийн жишээ нь өглөө ингээд би гүйчхээр би өнөөдөр ингээд тархиа сайжруулах одоо тархиныхаа үйл ажиллагааг сайжруулах гад
одоо ерөөдөө мотороо тасалдсан гэсэн үг шүү дээ тийм ээ. Мотороо тасалдсан учраас өнөөдөр бол би өстой нөгөө олон таскуудыг ингээд бүгднийг хийн одоо өстой ажлаа алаад өгнө гэх мэтчлийн нэг юм гоё мотивацтай байгаа хгүй ингээд ажил хийх мотивацтай. Ажил хийх гэдгийг би юу яриад байна вэ гэхээр нөгөө тархиа ажилуулах энэ төр одоо таскуудаа биелүүлэхэд бол надад тарцсангүй амар байгаад байгаа. За тэгэхээр ерөнхийдөө хамгийн гол санаанууд нь бол энэ байлаа. Тэгээд яг энэ подкастыг илүү бүгднийг бүтнээр нь ч юм уу тийм ээ үзхийг хүсэх юм бол би энэ бичлэгийн доор description дээр нь линкийг нь тавьчих та нар маань бас ороод үзээрэй. За эсвэл Google дээр Wendy Suzuki гэдээ хайх юм бол энэ одоо профессорын бүх одоо ярилцлага, бичлэг, подкастууд бүгдээрээ гараад ирнэ. Тэрийг таад маань бас нэлээд одоо энэ сэдвэр одоо neuroscience буюу тарих судлалын чиглэлээр илүү сонирхож байгаа хүмүүс байвал бас ингээд ороод үзээрэй. За тэгээд энэ бичлэгтэй маань хамтдасан та нартаа маш их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээрээ удахгүй уулзъя. WSO подкастынхаа маш олон одоо хэрэгтэй бичлэгүүдийг та нартаа ингээд 7 хоногт нэг ч юм уу тийм ээ ер нь бол тогтмол ингээд цаашдаа хүргээд явъя гэж бодож байгаа. За тэгээд энэ бичлэг маань хэрвээ тань таалагдсан бол миний бичлэг сувгийг маань ямар ч сан subscribe дараарай. Тэгэх юм бол та дараагийн WSO подкастын миний энэ хураангуйсан бичлэгийг үзэх болно гэсэн үг. За тэгээд өөр бас тархиныхаа үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой бид нэр өөр ямар дадал зуршлууд байдаг вэ? Эсвэл зөвхөн таны хэрэгжүүлдэг тийм онцгой тийм нууц арга байвал бас комент хэсэгт үлдээж бусаддаа бас түгээгээрэй. За тэгээд энэ бичлэгтэй маань хамтдасан дахиад баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр хамт уулзлаа. Түр баяртай.